миний сая бүлгийн хурал дээр мэдээлэл өглөө. Цаг үеийн асуудлаар яригдж байна. Сая асуусанчлан одоо Наранбаяр сайттай холбож тендергүүгээр 1.2 тэрбум төгрөгийн төсөл авсан гэсэн энэ яриг манай намын нэр өхийг гიშгэд гаргасан учраас би энэ ташаа мэдээлэлд нь одоо мэдээлэл тайлбар өглөө сая. За тэгээ би бол Эрдэмтэн багш хөө. Улс төрч болоод шинэ ертөнцид орж ирээд 1 жилийн нүүр үзэж байна. Тэгээ энэ зүр олон юм үзэж харж байна. Засгийн газраа одоо огцруулж бүтэн байсан нам талцж байхыг чарлаа. За энэ улс төрийн асуудал их явдсан байна. За өнөөдөр хэрвээ элсэлтийн шалгалтын улмаас аливаа асуудал үүсэж байгаа бол энэ элсэлтийн шалгалтын асуудлыг тэрийг зохион байгуулсан хүмүүс яамныхт нь хариуцлагын тооцоод ингээд явах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За тэгээ миний бүр 5 жилийн өмнөөс 20 оноос эхлээд хэрэгжүүлж ирсэн төрийн эмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах төсөл гэсэн миний өөрийн санаачлагаар ингэж яваад 3 дахь үе шатандаа явж байгаа энэ төсөлтөө маань өнөөдөр ингэж холбож ирээд энэ Наранбаяртай холбоод энэ 1.2 тэрбумыг ингээд тендергүй авсан ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж байгаа зүйлд би одоо тайлбар сая өглөө. За тэгээд энэ сургууль маань ер нь бол за ийм учраас би та нарт нэлээд дэлгэрэнгүй тайлбарыг бас өгчий гэж бодож байна. Тэгээд энэ төсөл маань би сая хэллээ 3 дахь жилдээ. Эхний жил бол 8 сургууль дээр, дараа нь 60 сургууль дээр, 3 дахь үедээ энэ маань 120 сургууль, ингээд 188 сургууль ингээд хамрагдаад маш амжилттай явж байгаа. Тэгээд би энэ сургуулийг төслийг анх санаачлагтаа бол шинэ Монгол сургуулийн 20 жилийн хувь 2020 онд би өөрөө нийгэм тустай ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд би юу хийж болох вэ гэдэг 8 сургууль, сумын 2 сургууль, аймгийн төв 2 сургууль, хотын төв 2 сургууль, хотын захын 2 сургуулийг сонгож аваад менежментүүдээ хийсэ. Тэгээ энд сайхан үр дүн гарсан. За тэгээд энд бол одоо ихтгэл үнэмшил төрөөд улам сайжруулах загвараа боловсруулад 23 оноос бол үргэлжлүүлээд 60 сургууль дээр ингээд хийсэн. Энэ 60 сургуульд маань 31 сумын сургууль орсон. За 27 аймгийн төвийн сургууль, нийслэлийн 2 сургууль орсон юм байна. Тэгээ энэ 60 сургууль дээр одоо бид нар төслөө бүтэн жилийн туршид одоо хамгийн зах нь одоо Баян хонгорын Ногоон нуур сумаас эхлээд одоо зүүн зах нь болохоор Дорнот аймгийн Дашбалдуур сум, хойдох нь Хөвсгөлийн Эренчил урд сургууль нь одоо Өмнө Говь аймгийн 3 төсч гэдэг юм уу. Ингээд хөндлөн гол 21 аймгийнхан бүх сургуулиудаар ингээд тойрч яваад энэ төслөө хэрэгжүүлсэн. За энэ 60 сургуулийг хэрэгжүүлэх үед бол бид нар одоо аль болохоор сургуулиудаа одоо дарамтгүйгээр байхаар нэг сургуулийн энэ үйл ажиллагаанд зориулсан зардлын мөнгийг тооцож гаргаад энийг бид нар 4 сая төгрөгөөр тооцсон байгаа юм. Тэгээ энэ 4 сая төгрөгөнд яагаад ийм бага төгрөг бүтэн жилийн туршид сургана гэдэг нь бид нар одоо ингээд дагуулн сургах арга хэрэглээд 60 сургуулаа 3 ангид хуваагаад ингээд процесс үйл ажиллагаанууд явсан. За мөн томилтоор сургуулиуд дээр очсон, сургуулиудыг Улаанбаатар хотод хүлээж авсан 36 7 хоногийн туршид тасралтгүй дагуулн сургасан ийм сургалт юм байна. Тэгээ энэний үр дүнд сургуулиуд маань үнэхээр илт сайжирсан. 96% нь бол маш их сэтгэл ханамж сайдтай байгаагаа илэрхийлсэн. За 60 гаруй хувь нь бол үнэхээр бодиттой үр дүн гарлаа. Бид нар эх хичээлийн жилээс ийм явуул хийгээд тэгээд дахиад үргэлжлээд энэ төсөл хамрагдахыг хэлж байсан. За тэгээд яг энэ төсөл маань 23-аас 24 онд хэрэгжсэн. Тэгээ 24 онд бол хэрэгжээд яваад бид нар үр дүнгээ үзэх гэж яхад 300-аад сургуулиудаас биднэрт бол хүсэлтүүд ирсэн байсан. За тэгээд би бол одоо тэр үед надад Монгол Ардын намаас хүсэлт тавьсан. Их хурлын одоо сонгуульд твшээчээ гэдэг боловсролын салбарыг төлөөлөөд. За би тэр үед бол одоо өөрийнхөө хийж байгаа төсөл хөтөлбөрийг танилцуулж байсан. Тэгээд одоо намын удирдлагууд бол надыг ирүүлээд нэг л зүйлийг хэлж ирсэн. Тань ийм учраас таны энэ хийж байгаа төсөл хөтөлбөр ялангуяа төрийн эмчийн сургуулиудад хэрэгжүүлж байгаа тэр шинжилгээг авчирж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийг таныг өргөн далаацтай хийгээсэй гэж хүсэж энэ одоо таныг нэр дэвшүүлж байгаа. Та орж ирээд улс төрч болоод энэ төсөл хөтөлбөрөө улам эрч хүчтэй хийгэрэй гэсэн. Тэгээ би одоо орж ирээд дараа одоо тэр үед одоо улс төрт ороод сонгуул болоод нэлээд завгүй байж байгаа 8 сар гараад би бол өдөртөх одоо төрийн бус байгаа сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв. Энд бол шинэ Монгол сургууль бол ямар ч холбоо байхгүй. Энэ бол сургуулиас тусдаа сургуулийн судалгаа хөгжлийн төв. Тэгээ би гүйцэтгэх удирдлага дараагийнхаа хүмүүстээ өгсөн. Тэгээ энэ төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага нь бол энийг үргэлжлүүлж авч явъя. Энэ төслийг үргэлжлүүлье гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд 300-аад сургуулиудаас хэрвээ улс даяар бас орж ирж байгаа учраас бид нар одоо улс орн маань өсөжилсөн хөгжлийн зарчмаар явж байгаа учраас бид нар бүсчилсэн замаар энэ төслийнхаа сургуулиудыг сонгоё гэд энд сонгосон нь бол хангаам төвийн бүс, говийн бүс, тэгээд
Улаанбаатар хотоос бол нийслэлээс Баянзүрх дүүрэг, Хаанул дүүрэг, за алслагдсан 3 дүүргийн сургуулиудын дунд санал асуулга авсан 150 гаруй сургуулиас хүсэлтүүд ирсэн байлаа. За тэгээд тэр энэ хүсэлтүүд дотроос бид нар 120-ыг сонгож байна гэсэн. Би бол одоо өөрөө гишүүн болоод төрийн бас байгууллагын ажилд бол оролцоогүй. Тэгээд төрийн бас байгууллагыг авч явж байгаа хүмүүс нь сонгож шалгаруулалтаа хийгээд гаргаад ирсэн. Тэгээд 120 сургууль дээр хэрэгжүүлээ гэдэг бага бол өргөтгсөн шинэ Монгол сургуулийн барилгад өмнө байсан түрээсгүй байдаг гэсэн бол гараад түрээсийн байранд орсон. За тэгээд боловсон хүчний бага нэмсэн. За энэ хийж байгаа энэ үйл ажиллагаагаа олон нийтэд зөв ойлгуулж явах, бусдаас нь суралцах боломжийг олгуулахын тулд одоо контент боловсруулж одоо маркетингийн багтаагаар ингээд хамтарч ажиллаад энэ бүх зүйлийг энэ хүмүүс маань ингээд хийгээ явсан. За тэгээ энэний үр дүн явагдаад энэ 120 сургууль маань өнөөдөр явагдаад үр дүн нь ингээд гараад байж байна. За тайлангаа сая тавилаа. За тэгээд энэ 3 шат ингээд явуулаад нийтдээ энэ холбогдсон сургуулийн маань та бүхэнд бас материал тараагаад өгсөн дээр байх манай хүмүүс нөгөө танилцуулгын юу хаав. Нийтдээ бол нэг 188 сургуулийн 219 мянган хүүхдийн хамрагдсан байж байгаа. Энд бас 80 хэдэн мянган одоо багш нар хамрагдсан гэсэн ийм тооцоо гарсан байж байгаа. За тэгээд ерөөсөө улс орон хөгжөөг боловсрлоо чанаржуулах хэрэгтэй. Боловсрал маань чанартай болохын тулд сургуулийн реформ хэрэгтэй байж байгаа. Нэгд сургууль дээр явах хэрэгтэй. За тэгээд шинэ Монгол сургууль яагаад юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Шинэ Монгол сургууль бол одоо 25 жил болж байна. За эхний 20 жилдээ хийж ирсэн тэр үр дүнгууд нь ерөөсөө сайн үр дүн үзүүлсэн. Энэ нь бол одоо төгсөгчдийн амжилтаар нь харагдаж байгаа. Гадаад дотоод ихтэй сургуульд яваад амжилттай ажиллаж байгаа хүмүүсийг та бүхэн бол билээхэн харж байгаа. За мөн сая хүртэл ярьж байгаа одоо энергийн юун дээр Японы том одоо захилгааны үйлдвэрлэлийн компанид зөвлөхөр ажиллаж байгаа залуу одоо миний зөвлөхөр ажиллаж байна гэдэг эцэг гишүүн хэлж байна. За нийслэлийн одоо ерөнхий менежер маань манай нэг шавь маань ажиллаж байж байна. Гэх маягаар энэ төгсөгчдийн амжилт. За мөн шинэ Монгол сургууль түүхтэй оруулах гэсэн эцэг эхчүүдийн маань энэ хандлага энийг бол одоо гэрчилж баталж өгч чаднаа. За тэгээд миний хувьд бол одоо төсөл хэрэгцээ процессыг та бүхэн нэг 10 сая төгрөгийн 3 дугаар үе шатанд бол бид нэр 10 сая төгрөгөөр хамгийн бага тооцоолыг хийгээд гаргасан. Тэгээ энэ 10 сая төгрөгөөр ер нь юу хийд юм бэ? За 10 сая төгрөгөөр 32 7 хоногийн туршид дагуулan сургаж байгаа. 7 хоног болгон нөгөө хичээл нь нэг тогтсон өдрөө 2 цагийн сургалтын хичээлүүд орно. За бүтэн байгалийн 2 цаг буюу одоо 3 цагаар ингээд нэг 96 цагийн энэ сургалт орсон. За дараа нь энэ сургуулиудаа гэрийн даалгавар өгж байгаа. Гэрийн даалгавар өгнө гэдэг чинь би одоо өөрөө багш хүн байж байна. Манай төслийн багийнхан бол их туршлагатай хүмүүс байж байгаа учраас уснаас нэг яаж байгаа. Нэг сургууль 1 жилийн хугацаанд. 1 жилийн хугацаанд 10 сая төгрөг. Хот хөдөө ялахгүй 10 сая юм. Тэгээ зардлын тооцоолыг бойтойгоор шатсан уу? Алслагдсан аймаг фондын сургууль 10 сая, хотын төвд байгаа сургууль 10 сая гэхээр бас жоохон олон байна. Тэгэхээр бид нар тэр ялгаануудыг бүгдийг тооцох боломж байхгүй. За өнөөдөр бидний хамгийн гол хийж байгаа энэ маань цахим сургалтаар явж байгаа сургалт байж байгаа. Эхлээд бол ямар сургалт орох уу гэвэл энэ ер нь жишээлбэл менежмент 32 төрөлд маань агуулга нь ямар юм байгаа юм бэ? Сургууль яавал хөгждөг юм бэ? Тэнд ямар менежментийн элементүүд, ойлголтууд байж энэ хөгжих вэ гэдэг талаас нь оруулж ирсэн ийм зүйл байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг нэг цаг болгон дээр яриад тэр тухайн онлайн мэдлэгээ өгөөд дараа нь шинэ Монгол хармаа хожийн сургууль дээр тэр хэрхэн хэрэгжсэн. За дараа нь өмнөх 60 сургууль, 8 сургууль дээр тэр нь яаж хэрэгжээд ямар амжилт хүрж байгааг өмнөх төслийн сургуулиуд маань дуршлагаа яриад тэгээ хориулаа нэг анги учраас хориулаа дотроо яриад тэрнээс манай сургууль энэ төслийг 7 хоногийн дараа ирж байгаа юм л да даалгавраа шалгуулад ирж байгаа. Гэх маягаар ингээд дагуулan сургаад ингэж явж энэ үр дүн гарч байгаа юм. Дараа нь өөрөөсөө томилтоор яваад очиж байгаа юм. Томилтоор явж очихдоо тэр сургуулиудтай бол бид нар бас одоо бүх зөвлөгөөг нь яг газар дээр хэрэгжүүлж ирээд ийм зүйлийг ойлгохгүй байна. Энэ зүйл дээр бид нар түүртэй байна гэж байгааг нь эргэлзээг нь гаргаад өгчдөг. Нөгөө талаас бас дуудаж ирдэг. Энэ сургуульд ингээд бүтэн жилийн хугацаанд 10 сая төгрөгийн ингээд зардлууд ингээд тодорхой хэмжээнд бүр ингээд баг дутаг шахуу ингээд байдаг талаар ингээд танай төслийн бас мэдээлэл авсан байсан л да. Тэгэхээр нийтдээ нэг 200
цагийн сургалт орчоо тэгээд тэнд сургуулиудаар сая хэлсэнчил явж очиход машин унааны зардал, зочид буудлын мөнгнөөс эхлээд энэ зардлууд бүгдээрээ ороод 10 сая төгрөгийн зардал болчиход байгаа. Тэгэхээр энэ зардлын хувьд бол ийм байж байна. За нөгөө талаас намайг энэ дээрээс одоо ашиг олоод одоо мөнгө олоод байгаа гэсэн ийм зүйлүүдийг бас зарим хүмүүс ярьж байна. Тэгэхээр би энэ дээрээс та хүн ойлгож байна шүү дээ. 10 сая төгрөгөөр бүтэн жилийн туршид ингээд дагуулan сургах энэ их ажлыг ингэж хийж явж ирсэн хүмүүс энэ 10 сая төгрөгөөс ямар мөнгө гарах вэ? Энэ дээр би хамааралгүй ч гэсэн нэг хоёрхан зүйлийг нэмээд хэлчихье. Миний хувьд бол би өөрөө энэ сургуулаа байгуулад нэлээд хэд хэдэн сургууль байгуулсан байгаа та бүхэн бол мэдчихэж байгаа. Шинэ Монгол Хармаа хожийн сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль, технологийн коллеж гэдэг ингээд байгуулсан байгаа. Тэгэхээр энэ сургуулиудаа би өөрөө ингээд байгуулсан. Энэ сургуулиудыг одоо гүйцэтгэх захирлууд нь ингээд аваа явж байна. За тэгээд миний хувьд энэ сургуулиуд дээр ерөөсөө ямар юу ах вэ? Төгсөгч хүүхдүүдээ Японд сурах тал дээр бол хамтран ажиллах, надад итгэдэг миний найз нөхөд тэр тэтгэлгийн сангуудаа бид нар холбоо тогтоогоод өнөөдөр нэг 300 гаруй хүүхэдтэй миний гарын үсгээр тэтгэлэг болгосон байдаг. Энэ нь бол нэг 40 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг бол олгочод байгаа юм. За нөгөө талаас зөвхөн Шинэ Монголын хүүхдүүдэд зориулсан биш, хөдөө орон нутгийн 21 аймгийн хүүхдүүд Улаанбаатар хотод ирээд сургалтын зориулаад сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан тэтгэлгийн санг бас гаргасан. Энэ нь бол Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сан гэд нэрлэдэг. За энэ тэтгэлэг нь жилд нэг хүүхдэд $1500 буюу 4 жилийн хугацаанд өгөөд за тэгээд жил ажиллачаа 5 жилийн дараагаас эхний жил авсан одоо төлбөрөө буцаан төлдөг. Одоо манай боловсролын зээлийн сан шиг үйл ажиллагаа явуулдаг. Энд одоо нийт 21 аймагаас 30 ихтэй сургууль сурж байгаа 356 төгсөгч байдаг. За тэгээ энэ төгсөгчдөд нийт олгосон нь бол одоо доллараар хэлэхэд $1350 сая $350 буюу нэг 5 тэрбум гаруй төгрөг олгоод байгаа маа. Энэ бүгдийг би өөрөө олгоод явж байгаа хүний хувьд өнөөдөр энэ жилийн 10 сая төгрөгийн төлбөртөө энд итгэлэг одоо энэ төсөл хөтөлбөрөөс би одоо ямар ч тийм мөнгө аваад энэ дээрээс баяжаад авах тийм үндэслэл бас байхгүй маа. Тэгээд танаа төрийн хөрөнгө хэд байгаа анх хэдээс одоо хэд болсон чиний хүн ахимаар болсон. Нэг асуулт нөө төрийн За ээлжлээ тариалаа явчих. Тэгээд бид нар манай төрийн бус байгууллага бол өмнө нь бол бид нар өөрсдийнхөө хүчээр сургуулийн багш нарын нөөцийг ашиглаж ирсэн. Энд чинь бол одоо том төсөл хөтөлбөр гаргаад ирж байгаа учраас нэг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Тэгээд дийлэнх нь 70% нь бол одоо цалиндаа явж байгаа гэсэн ийм тооцоо байл. Би бол одоо үнэхээр дотор нь орохгүй тэр хүмүүсийг тайлангаа гаргаж ирээд авилгалтаа тэмцэх газарт нь тэр газарт нь энэ хүмүүс яриад байгаа бол төрүүлээд аваачаад санхүүгийнхаа тайлангаа аваачаад өгөрөө гэдгийг бол би хэлсэн байгаа. Сонгон шалгаруулалтын үед яаж заасан? Сонгон шалгаруулалтны юм байгаа. Google формоор бид нар ингээд нээлттэй зарлалт юм байгаа. Тэгээ энэ Сургуулиуд танаас хэлсэн. харин тий сургуулиудад ингээд дунд нь Шинэ Монгол сургууль өнөөдөр говийн бүс, төвийн бүс юунаас ийм дүүргүүдээс сургуулиудаа шалгаруулж авах нэ гэдэг энэ юмыг зарлаад тэгээ сургуулиуд энэ дээр бол одоо өөрсдөө бичээд саналаа өгөөд Google формоор ороод ирж байгаа. Тэр дотроос нь бид нар харж байгаа сонгож байгаа. Тэгээд өөрсдийнх нь сонголтоор орж исэн юм байна. юуны энэ та ингээд нөгөө 19-20 оноос энэ хэрэгжиж байгаа төсөл гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ төсөл маань зөвхөн нөгөө Наранбаяр сайдууд хэрэгжиж байгаа асуудал биш. Өмнөх одоо энэ амгалан сайд те магадгүй өмнөх сайд гэж өмнө нь бас ингээд хэрэгжиж явж ирсэн гэдэг талаа бас мэдээд өгөөч. Одоо энэ 20 оноос хойш ингээд Тэгтээ энэ 20 оноос 1-р үе шатны явагдаад 2 жил явсан. Дараа нь 23 оноос 2-р үе шатны явсан. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах төсөл юм байна. Энэ тэгэхээр яалтчгүй төрийн хийх ажлыг бид нар энэ хувийн сургууль одоо өөрсдийнхөө ноу хау дуршлага дээр нотлогдсон үр дүн дээр тайлбарлаж гарч ирээд байгаа. Тэгэхээр Наранбаяр сайттай холбоод байгаа нь би бол Наранбаяр сайттай бас өмнө ажиллаж ирсэн. Тэгээд 20 онд сонгуул дэвших болохоор нь одоо ажлаас нь чөлөөлөөд гүйцэтгэх захирлаас нь чөлөөлөөд тушаалыг гаргаа явсан. Одоо бол бидний хоорондоо харилцахгүй болоод одоо 5 жил одоо өөрөөр хэлбэл ажил төрлийн холбоог болоод 5 жил болж байна. Ашиг сонирхлын зөрчил бол 2 жилийн дотор л тэр хүмүүс бие биендээ ашиг сонирхлын зөрчилтэй ажил хийж болохгүй гэдэг одоо хууль байдаг. За нөгөө талаас Наранбаяр сайдын хувьд бол их мэдлэг боловсралтай үн чудраг одоо ерөөсөө жинхэнэ одоо юу гэдгийг боловсрал их орон
тэр зүйлийн талаар бол өөрөө их сэтгэл зүрэхтэй ийм сайн залуу. Би бол бүр хөөцөлдөж явжод өөрийнхөө гүйцэтгэх захирлаар тавьж байсан. Сонгуульд орох болсонтой холбогдуулаад одоо харамсалтайгаар бол тушаалыг гаргаа явуулж ийсэн. Тэгэхээр өнөөдөр бол бидний хооронд тийм ашиг сонирхлын хувьд бол байхгүй. За энх хамгаалалтын сайдын хувьд бол манай хэрэгжижсэн төслүүд 8 сургууль дээр маань очиж үзчихсэн. Тэгээ 8 сургуулийн 2 дээр нь очиж үрж үзчихэд эргэж ирээд намайг дуудаад бид хэд хамтарч яриад боловсролын яамн дээр боловсролын их сургууль дээр яриад энэ ерөөсөө сургуулийг хөгжүүлэх гэвэл бүх юм нь менежментэд нь байд юм байна шүү дээ. Галаадрах багшаа гэж хэлээд энэ төслийг эхлүүлж ийсэн.